Монгол Улсын Тэрвэшнл хөгжмийн зохиолч Ервагийн мөнх болдын ятаа хөгжим зориулсан 2 дугаар концерт одоо эхлэх гэж байна. 1-р концерт Монгол Улсын гавьяа шигч манай нэгт ятгахч мөнх эрдэнэ зориулсан зохиож ясныг тавхан санаж байгаа хаа. За ядгын энэ концертын тухай ийм хүү зурглалыг бол асуулаач өгүүлсэн байна. Сүрлэг уулын бэлд зогсохын нэгэн уулсын оргилд мандсан наран тэмүүлэх мэт айжм ихэлж цаслын 9 нүдээр цагаан сүгэ өргөсөн алтай нуруу орчмын сүрлэг өнгө төрхийг илэрхийлнэ. Баруун Монголын цасал дуунаас сэлвэсэн энэ бүтээл нь билээс оргилээд цусалгүй тэмүүлэх тэгэх тусмаа хүний дотоод мэдрэмж улам эрчимж тэнхэн мэдэн өксөж буй сэтгэл төрүүлнэ. Зохиолд хүний сэтгэлийн дотоод зөрчил хөдөлгөөн сөрөглөөнийг баруун Монгол ардын биелгийн аялах хөгжимчний ур чадвар шалгасан шилжилт огцом тод төрлөг ирч хүч намуухан уянгалаг аялгаар зургалжээ гэж бичсэн бай. Тэгээ та бүхэн энэ зохиолын тухай хаанаас олж уншиж болох вэ гэхээр соёл урлагийн их сургуулийн багш урлаг судлалын ухааны доктор Жамингийн чулуун цэцэг ятад зориулсан даастай бүтээл төрлөө гэж өглөөний сонинд хэлсэн бол Монгол Улсын консерваториас урлаг судлалын ухааны доктор Ундраа 100-ны мэдээ сонинд ярилцлагатай мөнх холдын ятгын концерт тоглоочийн ур чадварыг хэмжинэ гэж хэлсэн байна. Сэтгүүлч Оюун Жаргал мөнх холдын ятгын концертоос баяр баясгалан хүртнэ гэж өнөөдөр сонинд нийлсэн байхамаа. Тэгээд одоо бид мөнх холдын зохиол ятгын 2 дугаар концертыг сонсох гэж байна. Тайзнаа гослооч соёл урлагийн их сургуулийн багш өсөгтөн хамтлагийн гослол хөгжимчин Амар Баясгалан урих гэж байна. Хөгжимчнийгаа шийдэж авахаар та бүхэндээ танилцуулъя. Амар Баясгалан бол Монгол Улсын тэрийн хашаачралд ардын жүжигчин мөрд оржийн нэрмжтэй үндэсний хөгжимчд улсын 2 дугаар уралдааны 3 дугаар байрны шагналтай Монгол Улсын хөдөлмөрийн баатар тэрийн шагналт урлагийн гайс төгөлтөн Чингис хаан одонд Бямсрын шарвын нэрмжтэй үндэсний хөгжимтийн уралдааны тэргүүн байрны шагналтай ийм хөгжимчин байна. Амар Баясгалан тайзнаа ирж байна. Алга ташин өгтөж ацгаая.